Баянгор аймгийн биеийн тамирын спортын газрын 2025 оны онцлог ажлууд. Монголын бүх ард түмний спортын зуны 16 дугаар наадам 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн наадмыг анх удаа орон нутагт буюу Баянгор аймагт 2025 оны 9-р сарын 14-өөс 21-ний өдрүүдэд зохион байгууллаа. Монголын бүх ард түмний спортын зуны 16 дугаар наадамд 21 аймаг 9 дүүргээс оролцож Олимпийн 16, Олимпийн бус 2, оюун ухааны 2, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 8, нийт 28 спортын төрлөөр нийтдээ 3400 гаруй баг тамирчид 879 багц медалийн төлөө өрсөлдлөө. Баянгор аймгийн өсвөр үеийн шигшээ баг тамирчдыг шалгаруулах, ур чадварыг нээлтрүүлэх, Монголын хүүхдийн спортын 8 дугаар наадмын шигшээ тэмцээнд оролцуулах зорилготой Монголын хүүхдийн спортын 8 дугаар наадмын анхан шатны тэмцээнийг 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 4 дугаар сарын 5-ны өдрүүдэд спортын 14 төрлөөр нийт 1063 тамирчин амрагдаж нийт 22 сум сургууль оролцсон. 2025 оны 3 дугаар сарын 25-наас 2025 оны 4 дугаар сарын 5-ны өдрүүдэд сагсан бөмбөг 3/3, сагсан бөмбөг 5/5, волейбол, усан цэлэлт, ширээний теннис, бадминтон, байд харваа, чөлөөт бүх, жудо бүх, шатар, даам, хөл бөмбөг, хөнгөн атлетик, уулын дугуй гэсэн 14 төрөл нийт 30 шүүгчтэй амжилттай зохион байгуулагдлаа. Монгол улсын ерөнхий сайд Зандар шитрийн ивэлдор Монгол улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 63 дахь, эмэгтэйчүүдийн 55 дахь удаагийн шатрын тэмцээн Баянхонгор аймагт 2025 оны 9-р сарын 3-ны өдрөөс 10 өдрийн турш Баянхонгор аймагт амжилттай зохион байгуулагдлаа. Засгийн газрын 2009 оны 1-р сарын 7-ны өдрийн 5 тоо тогтоолын үндэслэн нийтийн биеийн тамирын спортыг хүн амын дунд хөгжүүлэх, хөдөлгөөний хомсдлоос урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих, хүүхэд залуус ахмад аж ахуйн нэгж байгуулах хамт олныг гүйлтийн спортод татан оролцуулах, аймаг бүрийг өөрийн нэрийн марафон гүйлттэй болгох, сурчлан таниулж хөгжүүлэх, дэсвэр хатуу жил бие бялтрын болон оюун санааны өв дэгш байдлыг төлөвшүүлэх зорилготой залуучууд насан туршид мастер сонирхогчдын 6-12-24 цагийн гүйлтийн 10 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Баянгор аймагт 2025 оны 7 дугаар сарын 25-наас 26-ны өдрүүдэд зохион байгуулсан. Эрүүл эргэн хонгорын баялаг 2025 хөтөлбөр биеийн тамирын спортыг сурчлах удирдлагын хүрээнд Баянлаг сумын нийт ард иргэдийн дунд 3 өдрийн турш волейбол, софт волейбол, үндэсний шагаан харваа, дартс гэсэн спортын 4 төрөл тэмцээн, иргэдээс бие бялтрын төвшин тогтоох сарил, дасгал хөдөлгөөн хийлгэх зэрэг ажлуудыг үр дүнтэй зохион байгууллаа. Боломжийг бүгдэд тусгай хэрэгцээт хүүхдийг спортоор хөгжүүлэх арга зүй сургалт 2025 оны 2 дугаар сарын 12-наас 13-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус сургалтанд сумдын биеийн тамирын арга зүйч, биеийн тамирын багш, дасгалжуулагч нар амжилттай хамрагдсан. Баянгор аймгийн засаг даргын хамгийн газар, биеийн тамирын спортын газар, Ахмадын холбоо хамтран аймгийн Ахмадын спортын 6 дугаар наадмыг амжилттай зохион байгууллаа. Ахмадын спортын 6 дугаар наадам нь дартс, ширээний теннис, гүйлт, шатар, софт волейбол, гранд гольф гэсэн 6 төрлөөр зохион байгуулагдаж Баянгор аймгийн 17 сум, Баянгор сумын 9 багийн 600 гаруй тамирчид бэлтгэлээс сайтар ханган өндөр өвтгтөйгээр оролцсон байна. Соёл спорт аялал жуулчлал залуучуудын яам, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, биеийн тамирын спортын улсын хороо, Дархуул аймгийн засаг даргын тамгын газар хамтран биеийн тамирын спортын салбарын улсын зөвлөгөөн болон салбарын албан хаагчдын дундах спортын 7 төрөл тэмцээн 2025 оны 10 дугаар сарын 9-өөс 12-ны өдрүүдэд Дархуул аймагт зохион байгуулагдаж Баянгор аймгийн биеийн тамирын спортын газрын баг тамирчид багийн дүнгээр 6 дугаар байр эзэлж амжилттай оролцлоо.